Сайхан Василиса. Эртүрт цагт ингчин тогтсон нэгэн хаан тулсад өмгөр жижигхэн байшинтай өвгөн эмгэн хоёр өөдсийн чинээхэн охин Василисатайгаа амьдран суудаг байжээ. Инх амар эрүүл сарвал сайхан амьдарч суутал гів гинэд гай зовлон гараад иржээ. Эмгэн болсон ихэнх нь бие муудаж үхэл зовлон хаяанд нэрлэг гин. Хөөхий их охин Василисагаа дуудан хажуудаа суулгаад жижигхэн хүүхэлдээ өгөн. Охин минь сонс, энэ хүүхэлдэйг хадгалж яв. Хинт ч битгий үзүүлээрэ. Хэрвээ чамд гай зовлон тохиолдвол энэ хүүхэлдэйгээ хооллоод яах вэ гэж асууж зөвл. Хүүхэлдээ хоол идчихэд чамд сайн санааны санамж, үнэн сэтгэлийн үг хэлнэ. Ингэж хэлээд их Василиса охиноо нэг үнсээр нас баржээ. Өвгөн харамсан гашууд нь нилээд удснаа дахин авгаа авчээ. Охин Василисада сайн их олоод өглөө гэсэн чинь ууртай догшин зантай хорон санаад хойд ихтэй болчихжээ. Хойд их хоёр охинтой гин. Тэр хоёр охин нь ууртай, хорлонтой, цамаан зантай ажээ. Хойд их өөрийн хоёр охиноо хайрлан инхрийлж Василисаг нүдний хог шүдний мах мэт үзэн гадуурхана. Василиса охины амьдрал тун хэцүү болжээ. Хойд их нь хоёр охинтойгоо нийлэн загнаж занд чинь харааж зүхэн хүнд хүчээр ажиллаас турж ицсэн нарт салхинд гандаж гундаасаа гэсэндээ хөөхий охиноор ажлын хэцүү хийлэгдэг байв. Василиса, Васка, хогоо цэвэрл, хоолоо хий, түлээгээ оруул, үнээгээ саа, халин хурдл, тэрийг хий, энийг тэг гэж өдөржингөө л хашгирцгаана. Харин Василиса хэлсэн бүгдийг нь хийж, даалгасан бүхнийг нь гүйцэтгэн. Тэгээд ч өдөр ирэх тусам л улам сайхан, улам хөөрхөн болоод байжээ. Үлгэр тэршгүй, үзгээр бичшгүй, үзэсгэлэнтэй сайхан болжээ. Хүнд хэцүү ажил болгонд нь өнөө хүүхэлдэйн тусалдаг байж л дээ. Василиса өглөө эртээ гихч үнээгээ саачгаад харанхуй пинд ороод дотроосоо түжиж байгаад хүүхэлдээдээ сүү болгон. Халин хүүхэлдээ минь сүү, амсах зовлонг минь сонсож үз гэдэл хэлдэг байжээ. Хүүхэлдэйн сүүг нь уучгаад Василисаг тайтгаруулан тайвшруулж ажил болгоныг нь хийж өгнө. Василиса модны сүүдэрт суугаад цэцэг түүн. Энэ хооронд нь талбайн шангийн цэвэрлчихсэн, усыг нь зөөчихсөн, зуухыг нь галдчихсан, байцааг нь усалчихсан байдаг байв. Энэ бүхнийг хүүхэлдээ нь л хийчихдэг ажээ. Хүүхэлдээ наранд гандуулдаггүй сайн үсийг Василиса зааж өгнө. Василиса урдынхнаас улам сайхан болно. Нэг удаа эцэг нь удаан хугацаагаар хоол юмд явжээ. Хойд их охидтойгоо байшиндаа хорогдон үлдэв. Цонхны цаана хав харанхуй усан бороо цутгаж салхи шүүгсэн намар оройн цаг байжээ. Иргэн тойронд харанхуй хар ой сүглийн ойд хүний мах иддэг шулмас эмгэн суудаг ажээ. Хойд их нэг охиндоо тор нэхэх, нөгөө охиндоо оймс нэхэх. Василиса дутас ирэх ажил онов. Тэгээд бүх гэрлийг унтраан охид ажиллаж байгаа газар ганцхан гэрэл үлдээгээд өөрөө унтахаар хэвтлэгэн. Хойд ихийн үлдээсэн ганц мод төдөлгүй асаж дууслаа. Одоо яах вэ? Гэрт гал байхгүй. Ажлаа яаж хийх вэ? Шулмас эмгэн рүү явж гал гуйж ирэхээс өөр арга алга гэж хойд ихийн хоёр охин хэлцснэ. Том нь би л явахгүйдэг. Би тор нэхэж байна. Зүүнээс минь тэртээ тэргүй гэрэлтэй байна гэв. Би оймс нэхэж байна. Зүүнээс минь надад бас гэрэлтэй байна гэж баг нь бас хэлвгэн. Тэгснэ хоёулаа нийлэн. Василиса чи галд яв. Шулмас эмгэнийд очиж гал авчир гэж хашгиралдан Василисаг түлхэн гаргажээ. Иргэн тойронд хав харанхуй хар ойн нэлмиж хүйтэн салхиулэн. Василиса уйлан халааснасаа хүүхэлдэйгээ гарган. Хүүхэлдээ минь намайг шулмас эмгэнийд очиж гал авчир гэд хөөчглөө. Шулмас эмгэн хүнийг барьж аваад идчихдэг гэсэн. Одоо би яах вэ гэв. Зүгээр хажууд чинь би байгаа цагт чамд гай зовлон тохиолдохгүй гэж хүүхэлдээ хэллээ гин. Сайг хүлсэнд чинь ялаалаа гэж Василиса хүүхэлдээдээ хэлээд цааш явжээ. Өмнө хойно өтгөн ой харлан тэнгэрт од мичидч үгүй. Гэрэлт сар гэрэлдэгч үгүй ажээ. Хөөхий охин айн чичрэн хүүхэлдэйг илгэндээ наан явсаар байв. Гинэт охины хажуугаар цав цагаан морьтой, цалин мөнгөн хазаартай, цагаан торгон хувцастай хүн давхин өнгөрлөө гин. Үүр цайлаа. Хожуул бутанд бүдэрсээр хөөхий Василиса арай ядан явсаар байлаа. Урт гизгийг нь шүүдэр бүрхжээ. Гар хөл нь хөрч хөшчээ. Гинэт хажуугаар нь ухаан хонгор морьтой, улаан шаргал хазаартай, улаан торгон хувцастай хүн давхин өнгөрлөө гин. Нар мандаж Василиса охиныг дулаацуулж гизгэн дээр шүүдэр хярууг нь хатаалаа. Василиса өдөржингөө явж оройдоо нэгэн том хаглагт гарч иржээ. Өмнө нь нэгэн жижигхэн байшин байна гин. Байшин тойруулан хүний ясаар хашаа барьжээ.
Хашааны толгой бүр нь хүний гавлын яс, хаалга нь хүний хөлийн яс, хаалганы цөөн хүний гар, хааж түгжих түгжээ нь хүний шүд байх юм гин. Василиса охин айж балмагдан хөшөө мэт хөдөлгөөнгүй болов. Гинэт хажуугаар нь хар морьтой, хар хазаартай, хар хувцастай ир давхин өнгөрлөө. Хар морьтон хаалга хүртэл давхиж очиод тэндээ газар чингэх мэт алга болов. Харанхуй шүн болов. Гэтэл хашааны толгой дээрх гавлын яс болгоны нүд асан гэрэлтэж аглагт өдөр мэд гэгээтэй болжээ. Василиса дагжин жижигч аимшигт газраас зогтох гэтэл хүлэн газар чигдсэн мэт хөшжээ. Кинет газар дөргөн сүртэй их чимээ гарлаа гин. Энэ бол шулмас эмгэн уурандаа суугаад нүдүрээрээ гуйдан гаргасан мөрөө шүүрдэн давхиж яваа юмсанжээ. Шулмас эмгэн хашааныхаа хаалган дээр ирмэгцээ. Па. Орсын өнөр өнөртөөд байна. Энд хэн байна гэж хашгирав. Василиса охин шулмас эмгэнд дөхөж чод доор гихч бүхийн дорд даруухан дуугаар би байна эмээ минь хойдхийн хоёр охин намайг танаас гал олж иргээд явуулсан гэхэд шулмас эмгэн тийм үү? Чиний хойд их миний хамаатан. Одоо яах вэ? Надтай цуг сууж ажил хийж өг. Алстаа учир нь олдно гэснээр хахирч ангаар. Хөөе бат бүх цуурга минь онгой. Баялаг өргөн хаалга үүд минь нээгд гэж хашгирлаа. Хаалганч нээгдэж шулмас эмгэн орж гин. Василисач дагаад орчихжээ. Хаалганых нь хажууд ургалсан нэг хус охиныг гуйдахыг завдав. Хус минь үүнийг бүү шавхурд би дагуулад ирсэн юм гэж шулмас эмгэн болиулв гин. Үүднийхэн дэргэд хөвтөж байсан нохоо охиныг хазгаар ухсхийв. Бүүхөр би дагуулад ирсэн юм гэж шулмас эмгэн хэлв гин. Үүднийх нь өрөөнд ортол муур охиныг маачих гэлээ. Бүүхөр би дагуулад ирлээ гэж шулмас эмгэн дахин хэлв. За Василиса чи харж байгаа үсттэй надаас цогтох гэдэг амаргүй шүү. Муур маажиж нохоо хазаж хус мод гуйдна. Хаалга үүд жонгоохгүй шүү дээ. Ингэж хэлээд шулмас эмгэн байшиндаа ороод вандан дээрээ тэрийн хөвтөд хөөе аягч хар хүүхэн идэх уух юм аваад ир гэж хашгирлаа. Аягч хар хүүхэн үсэн гарч ирээд шулмас эмгэн тогоо шүл, ховын сүү, 20 дэгдэхий, 40 нугас, бухын өрөөл мах, 2 бов, хүйтэн ундаа, амтад бал, хөөсрөх хэсгэлэн дарс хэмжээгүй их өгөөгүй гин. Шулмас эмгэн цөмийг идэж уугаад Василиса талхны булангаас эмтэлж өгөөд аль Василиса тэр шуудаа будааг нэг нэгээр нь ялга. Нэг ч хар үлдээлгүй цэвэрлэл биелүүлж гүйцэлдүүлж чадахгүй бол би чамайг идэнэ гэж хэлээд дүнгэнт л хорхрон унтаад өгөө. Василиса талхны цахаа хүүхэлдээнийхээ өмнө тавиад "Инхрийн хүүхэлдээ хэн минь энэ далхыг иддээ. Идлэх зовлон минь сонсоож шулмас эмгэн надад хэцүү алба оноолоо. Бас тэгээд бүгдийг хийхгүй бол барьж идэнэ гинэ" гэж хэлв. Хүүхэлдээ хариуд нь "Битгий уйл битгий гонхор оройноос өглөө сэргэлэн гэдэг одоо чи 50 унт" гэж харгатлаа. Василиса дөнгөж унтмагц хүүхэлдээ хөх бух хөөхөн бор шуухай цэнхэр тагта бүгдээрээ наашаа нисээд ирээрээ. Сайхан Василиса охинд саатан туслаараа гэж дуудлаа. Үе түмэн шувуу нисэж ирэв. Чанга дуугар нь шуудаа будааг ялгана. Үр мөхөлгийг нэг тийш, үрт салсыг нөгөө тийш нь ялгав. Тэгтэлж хаалганы хажуугаар цагаан морьтой цагаан торгон хувцастай хүн дахин өнгөрөв. Үүр цайлаа. Шулмас эмгэн сэрж Василисагаас "За ялгаж цэвэрлсэн үү?" гэв. "Ялгаж цөмийг цэвэрлсэн." Шулмас эмгэн уурлав. "Гэхдээ юу ч хийх билээ дээ. За одоо би ол замыг олохоор ниснэ. Тэр шуудаад вандуй намуу цэцгийн үүртэй холилдон байгаа. Бүгдийг ялгаж салга. Биелүүлээгүй байвал би чамайг идэнэ." Ингээд шулмас эмгэн гадаа гарч хангинт шүүгэлдэхэд уур нүдээр нь өнхрөн хурж ирэв. Улаан хувцастай морьтой ир давхин өнгөрөв. Нар мандлаа. Шулмас эмгэн уурандаа суун нүдүрээрээ гуйдан шүүрээрээ мөрөө шүрдэн нисэн одов. Василиса хүүхэлдтэй талхны цах өгөөд "Өөцгөн хүүхэлдээ минь өрөвдөж хайрлаач намайг өөрийнхөө хэрээр туслаач" гэв. Хүүхэлдээ цангинуулна. Алс талын амбаар савны айл гэрийн олон хулган огтнуудаа наашир гэж дуудав. Үе олон огтон хулган гүйн ирж ганцхан цагийн дотор вандуй өөр хоёрыг ялган шуудайлав. Орой болоход аягч хар хүүхэн ширээдсэн шулмас эмгэний хүлээлээ. Хар морьтой ир хаалганы цаагуур дахин өнгөрөв. Шүн боллоо. Гавлын яс болгоны нүд асаж мод сажигнад навчис шаржигналаа. Шулмас эмгэн хурч ирлээ. "За Василиса ялгаж хийсэн үү?" "Цөмийг ялгасан." Шулмас эмгэн уурлав. "Гэхдээ юу ч хэлэх билээ дээ." "За тийм бол чи одоо явж унт. Би ч хөвтлээ." Василиса пишингийн цаагуур ороод чих 50 чагнавал шулмас эмгэн "Аягч хар хүүхэн чи гал түл. Пишингээ халаа"
Би сэрээд Василисаг шарж идэнэ гэхэд дуулдав. Тэгээ шулмаас эмгэн урт вандан дээрээ хөвтөд уруул амаа тавиур дээр тавиад уул давхаагаа хучаад уулыг дөрөгтөл хөрхрөн унтаад өглөөг нь. Василиса уйлан хүүхэлдээ гарган талхны цахаар дайлан. Инхрийнхэн хүүхэлдээ минь энэ талхыг идээч, идлэх зовлон минь сонсооч, шулмаас эмгэн намайг шарж идэх гэж байна гэв. Хүүхэлдээ Василисад юу хийх, яаж зовлонгоос салахыг сайн зааж өгөв. Тэгэд ч сайхан Василиса охин аягч хар хүүхний хөлд бүхийн. Аягч хар хүүхэн минь аминд минь орж туслаач. Чи ийм их мод битгий түлээж, ийм их ус битгий халаагач. Том тусыг минь хөргөл чин торгон алчуураа бэлгэлээ гэлээ. Аягч хар хүүхэн охин минь би чам туслая. Одоохон пишин галлахаа азны. Шунаг бүх унтаг гэж шулмас эмгэний хөлийн уулыг маажээ. Энэ хооронд чи цухтаа гэж зөвлөв. Морьтой ирсэн намайг барьж аваад эргэж авчрахгүй байгаа. Үгүй Василиса. Цагаан морьтон гэрэлт өдөр, улаан морьтон алтан нар, хар морьтон харанхуй шүн байхгүй юу? Тэд чамд хүрэхгүй. Василиса үүдний өрөөрөө гүйн гарвал муур майжих гэд харaan ирэв. Василиса мууранд хайрсан боов шидэн өгөхөд харайсан муур дороо зогсон хоцров. Гадаа үүдэнд гараад ирсэн нохой хазах гэд давхин ирэвгэн. Василиса нохой талах шидэж өгсөн чинь нохой түүнийг хадсангүй гаргав. Тэгээ Василиса хаалгаар гүйгээд гарах гэсэн хус мод ороолох гэж Василиса ч модны мөчөрт өнгийн тууз өлгөж гин хус мод охиныг гуйдаж авахурдсангүй гаргалаа. Хаалга хаагдах гэхэд Василиса тос төрхөв. Хаалгач бас нэгдлээ. Тэгээ сайхан Василиса охин хар ой руу гартал хар мортон давхин өнгөрч ой мод хар нүд соглом харанхуй болов гин. Энэ харанхуйд яаж гэрээ олох вэ? Гал гэрэл олоогүй байж яаж гэртээ орох вэ? Хойд их алах байлгүй. Тэгтэл хүүхэлдээ Василиса зааж өгөв. Василиса ч хүүхэлдээнийхээ зааснаар хашааны толгой дээрх гавлын ясыг суглан авч уурт модонд суулгав. Ингээд Василиса харанхуй ойн дундуур гэрийн зүг хүйлээ. Гавлын ясны нүднээс гэрэл цэцэрч харанхуй шөнө өдөр мэт гэгээтэй болов. Шулмас эмгэн сэрээд сунаан биеийнхээ жилээ гаргаснаа Василиса байхгүйг мэдээд ухасхив. Үүдний өрөөнд оров. Муур, чиний хажуугаар нэг охин гүйж гарсан уу? Чи түүнийг уурж маажаад бариад авсан бидтэй гэхэд муур хариудна. Шулмас эмгэн минь би чамд 10 жил зүтгэлээ. Чи надад талхны боломж өгөөгүй шүү дээ. Би тэр охиныг явуулчихсан гэв. Шулмас эмгэн гадаагүй гарч. Үнэн ч сайн нохоо минь чи тэр дураараа охиныг хазаж авсан бидтэй гэхэд нохоо. Хичнээн жил би чамд зүтгэлээ. Чи надад ясны илтерхийж өгөөгүй. Харин тэр охин надад талах өгсөн. Би түүнийг явуулчихсан гэв. Шулмас эмгэн хахир чангаар хашгирч. Хус минь чи тэр охиныг нүдэн дундуур нь ороолгоод гаргаагүй бидтэй гэхэд хус. Би чиний хашаанд 10 жил ургаж байна. Чи миний мөчрөөс олсч уяагүй шүү дээ. Харин тэр охин өнгийн тууцаар чимсэн. Би түүнийг явуулчихсан гэв. Шулмас эмгэн гадаа хаалган дээр гүйн ирж. Бат бүх хаалга минь эрх дураараа тэр охиныг эндээс гаргаагүй бидтэй гэхэд хаалга. Би чамд хичнээн жил зүтгэлээ. Чи нуус нугархайд минь ч ус тусаагаагүй. Харин тэр охин өөх тусаар тосолсон. Бид тэр охиныг гаргаа явуулчихсан гэв. Шулмас эмгэн уурлан хийлгэнэж нохоогоо нүдэн муураа гуйдаж үү таалгаа эвдэж хус модыг хуг завчивгэн. Тэгээ ядарч цэд Василиса охины араас барих гэж хөөсөнгүй. Василиса гэртээ гүйн ирэв. Гэрт нь гэрэл гэгээч үгүй харанхуй байна гин. Хойд ихийн хоёр охин гарч ирэн хашгиран цагнаж хараан зөвхөв гин. Гал хурдан авчрахгүй яасан удаан явдаг юм бэ? Манай гал унтраад байх юм. Би дасаагаад нэмэргүй. Хөршийнхөөс гал авчирсан чинь дорхноо унтарчихсан. Чиний авчирсан гал асаад байж магадгүй гэв. Тэгээ гавлын ясыг оруулж ирвэл гавлын ясны нүд хойд ихийн хоёр охиныг тас ширтэн халуун галаар хатхан түлж гарав. Нөгөө гурав нуугдах гэсэн боловч чадсангүй хаашаалгүй гавлын нүд дагаж харж түлнэ. Гавлын яс ийхүү цоо ширтэн түлслэр өглөө гэхэд хойд их хоёр охинтойгоо нүүрс болов. Василиса харин хүрсэнгүй гин. Василиса гавлын ясаа газарт буулахад тэр газраас улаан ягаан бот ургажээ. Василиса энэ гэртээ үлдэхийг хүссэнгүй хот руу явжээ. Тэгээд тэнд нэг эмэгний цуух болов. Нэг удаа эмгэнд эмээ минь зүгээр суух уйдгартай юм. Та надад хамгийн сайн чанарын майлангийн ус судалтаа авч өгөөч гэжээ. Эмгэн майлангийн ус авчрав. Василиса ч утас ээрэхээр суув. Eerүүлний эргэлдэн алтан ус шиг нарийнхан тэгшгэн утас ихвэгдэн орогдно. Eerсэн утсаараа Василиса сайхан даваа нэгчээ. Тэр даваа нь торго шиг нэмхэн гоёмсог агаад утасны оронд зүүн сөвлсөн ч болмоор ажээ.
Тэгээд Василиса даавуугаа цав цагаанаар бодоод эмгэнд "Эмээ минь энэ даавууг зараад мөнгөний өөртөө авдаа" гэд өгчээ. Эмгэн даавууг хараад уулга алдаан шагширч "Үгүй ээ, зарахгүй, ийм гомсог даавууг хаан хүү л өмсөх ёстой. Би ордонд авчиж өгнө" гэв. Хаан хүү даавууг хараад гайхан "Үүнийхээ оронд юу авах вэ" гэж асуухад "Үнэлж баршгүй үнэтэй ид шүү, би чамд бэлэг болгон авчирлаа" гэж эмгэн хариулав. Хаан хүү талархан сайшаагаад эмгэнд хариу бэлэг өгөөд явуулжээ. Тэгээд тэр даавуугаар хаан хүү цамц оёх гэсэн хин ч ойж зүрхлэхгүй байжээ. Тунчиг нарийн хийцтэй гомсог даавуу болохоор хүмүүс эвдчихвээ, эсгчихвээ гэд айгаад байв. Хаан хүү эмгэнийг дуудаад "Ийм даавуу нэхэж чадсан юм чи энэ даавуугаараа цамц оёод өгөөч" гэжээ. Эмгэн хариуд нь "Хаан хүү минь, би ээрээгүй, би нэхээгүй. Василиса охины хийсэн даав. Тэгвэл Василиса надад цамц оёод өгөв" гэж хаан хүү тушаав. Эмгэн гэртээ буцаж ирээд Василисад цүмийг ярьлаа. Василиса цамцыг оёод торгоор имжээд тодхон сувдаар чимжээ. Эмгэн цамцыг ордонд аваачиж өгөхөөр явв. Василиса цонхны дөрөд суугаад цэцэг хатгаа ойж байгаад гинэт харуул хааны царт гүйн ирж яваад үзэгдэв. Хаан хүү ордонд хүрээд ир гэж байна. Василиса ордонд очив. Хаан хүү сайхан Василисаг хараад хөдөлж чадахгүй хөшин зогсов гин. "Энэ өдрөөс хойш чамаас би салахгүй, эхнэр минь болооч" гэд өнгөлөг цагаан гараас нь байран өөрийнхөө хажууд суулгажээ. Удалгүй хурмаа хийж гин. Төдөлгүй Василисагийн эцэг алс голын аянаас буцаж ирээд охиныхоо хажууд амьдрах болжээ. Гэртээ суулгасан тус жимгнийг Василиса дэрэгдээ авсан гинлээ. Инхрийн хөөхөн хүүхэлтэйгээ ч илгэнийхээ халааснаас салгадаггүй гинлээ. Инх амар эсэн минь даж төрөн эрхэм зочид бидний ирж золохыг хүлээсээр суудаг гинлээ.